Өнөөдөр Богдын ордонд сүүлчийн хаандаа хүндэтгэл үзүүлэхээр гоёлоо өмсөн зочид цуглдаг. Хотын авто замын хөдөлгөөнийг хиймэл оюунаар хянаж эхэллээ. (2025) онд 14 мега төслөөс 6 нь хэрэгжиж эхэлжээ. Монгол улс түүхэндээ 4 төрийн дуулалтай байжээ. Оройн төрийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өнөөдөр үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой тохиож байна. Манай ард түмний 1911 оны хувьсгалт тэмцэл нь алдагдсан тусгаар тогтнолоо ахин сэргээж шин төрийг тунхагласан үнцэнтэй үйл хэрэг болсон. Иймээс уг түүхэн өдрийг тэмдэглэж байгаа нь түүхийн ой санамжийг сэргээхээс гадна монголчуудын зүрхэнд бидний өвөг дээдсийн үнэтэй гавьяаны зочил үн мөнхөд цохилсоор байхыг сануулж байгаагаар ач холбогдолтой гэдгийг судлаачид онцоллоо. Монголчууд 200 гаруй жил манжчин гүрний иргэшээлд байж 20 дугаар зууны ихэнх үе гэхэд их гүрний хоцрогдсон хязгаар болсон байлаа. За цагийн ихээр манжчин гүрний хүчин чадал бууранд оройтож хятад даяар тэмцэл хөдөлгөөн үнэлсэн цаг үеийг ашиглан монголчууд чирхчлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэн болсон юм. Энэ бол монголчууд тусгаар тогтнолоо сэргээж өөрөө өөрсдийнхөө эзэн байх гэсэн тэмцэл байлаа. Чингисийн алтан уургийн ноёдууд 8 дугаар богд Жавзан дам худагтыг тойрон нягтарч энэхүү тэмцлийг өдөрдөн манлайлсан түүхтэй. За тэгэхээр энэ бол манай тусгаар тогтнолын хамгийн анхны гараа юм байна. 20 дугаар зуунд Монгол улс сэргэн мандах Монгол улс маань дэлхийн дансанд зүй ёсны байр суурьаа эзлэх тэр чинь бүр 20 дугаар зууны 2 дугаар хагасдал тохиоллоо шүү дээ. Тэгэхээр тэр бүх юмны анхны гараа бол маш хүнд байдаг. Тэр үед бидний энэ эрэлхийг өвгдөөц одоо л цаг нь боллоо гэж босоод тэмцээгүй байсан бол бид нарыг ямар хувь тавилан хүлээх байсан бас хэлхийн арга байхгүй. Тийм учраас бол анхныхаа тусгаар тогтнолоо тунхагласан, харийн иргэшээлээс гарсан, өөрийнхөө төр улсаа эмхлэн байгуулсан. Эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан төр дахин сэргэх юм боломж Монгол үндэстний үед гарсан байна. Тэгэхээр манж Монголын ингээд одоо сүүлийн үед манж Монголын улс байсан тэр жижиг улсыг ярьж байгаа боловч ялцчгүй бид нар бол бас Бээжингийн төрийн дор байсан. Тэгээд тэр төрийн мэдлээс гарч Монгол үндэстэн өөрийн гэсэн түүхэн төрөө өөрөө мэдж байгуулах ийм түүхэн боломж цаг хугацаа бидэрт гарсан. Тэгээд одоо 114 жилийн өмнө яг мэдээж хэрэг гадна талдаа түүхийн сургуульчдыг мөн одоо түүхийн баримтуудыг одоо урд хурш хойд хурш гэдэг юм ингээд улсуудаас түүхийн баримтуудыг түүхч судлаж гаргаж байна. Гэхдээ би өөрөө ном хүний хувьд эсвэл охин багшийн айлдвараар бол альва цог жаргалан гэдэг юм уу амгалан жаргалан юунаас бий болд юм бэ? Тэр бол буйнаас бий болдог. Нэг хүн өөрөө юу үйлдэн тэрийг идэлнэ. Хоёр хүн сайн зүйлийг хийх юм бол тэр хоёулаа амар жаргалан идэлнэ. Тэгэх юм бол нийтээр тусгаар тогтнол гэдэг бол нийтээр идэлж байгаа, нийтээр амсж байгаа тийм сайн сайхан зүйл жаргал юм. Монголчууд Чанкайшийн засгийн газраас урьдчилан 12 дугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо зарлаж олноо өргөгдсөн Монгол улсыг сэргээсэн. Ингэхдээ хятад улсад болж байсан тусгаар тогтнолын тэмцлийн талаар шанхаад байсан тагнуулаасаа олж мэдсэн байна. Тэд манжийн төр хизээ мүдгүй унаж хятад тусгаар улс болох нь тодорхой болсныг мэдээлсэн. Товчоор хэлбэл хятад манжийг дарж тусгаар улс болчих бол Монгол тусгаар улс болсноо зарлаагүй тохиолдолд хятадын нэг хэсэг болчих эрсдэлтэй болох байж. Тиймээс 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр олноо өргөгдсөн хэмээн хаанаа залж тусгаар тогтнолоо дэлхийд зарласан юм байна. Харин ердөө 5 хоногийн дараа хятад улсад Чанкайшийн засгийн газар байгуулагдсан түүхтэй юм байна. Ийхүү Монголын тагнуулуудын соргог ажиллагааны хүчинд хаант төрөө дахин залжээ. Альва улс орны төрийн талбай бэлэгдэл сүлд төрийн дуулал нь тухайн ард түмний тусгаар тогтнол, туусан түүх үндэсний ондоошил, шашин соёлын илэрхийлэл болдог. Тэр ч утгаараа манж чин гүрний иргэшээлээс гарч тусгаар тогтнолоо зарласан, олноо өргөгдсөн Монгол улсад чухал шаардлагатай байсан зүйлсийн нэг нь төрийн дуулал байсан юм а. Тэрхүү төрийн түүхэн шалтгааны үүднээс 100 лангийн жороо луус дуу зохиогддогтэй. Монгол улс түүхэндээ 4 сүлд тул хэрэгэлсэн ард түмээ. Эдгээр сүлд бол бүр тухайн цаг үеийнхээ түүхэн нөхцөлийг тодорхой харуулсан байдаг.
Анхных нь мэдээж их Монгол улсын сүлд дуул гэгдэг Эрдэнэ сайхан уртын дуу бол, хоёр дахь нь олноо өргөгдсөн Монгол улсын төрийн дуул 100 лангийн жорол ус. Харин 1922-оос 1950 он хүртэл Монгол интернационал төрийн дуулыг орлож байсан бол 1950 оноос өнөөгийн төрийн дуулыг хэрэглэж ирсэн түүхтэй. Өнөөдөр үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр тохиож байгаа тул 100 лангийн жорол ус дууг онцолж дуу бүтсэн түүхийг сонирхолж байна. Яг 2-3 янзын баримтууд байдаг. Хамгийн магадлалтай нь бол 1913 онд Монгол улсын ерөнхий сайд Намнан сүрэнгийн тэргүүлсэн засгийн газар Санкт Петербургт одоо Хаант Оросд айлчилсан байгаа. Ингээд Хаант Оросын одоо төрийн дуулыг үлээвэр найрал хөгжим тоглохыг хараад шин тутамд байгуулагдж байгаа улс орн бас төрийн дуултай байх нь одоо зүйтэй юм байна гэдэг үүднээс тэр үлээвэр хөгжмүүдийг бас худалдаж авчирсан гэж ингэж заримддаг. Зарим мэдээнд бол 11 онд манайхан Оросоос тусламж гуйхтаа очиж үзээд бас энэ төрлийн дуулыг зохиох хэрэгтэй юм байна гэдгийг анх мэдэж авсан ч гэж ингэж баримт байж байдаг. Тэр 13 оныхын баримт бол үнэн бах. Энэ төрлийн дуулыг болсныг за энэ нөлөөр найрал хөгжимтэй байсныг гэрчлэх зураг одоо энэ ардталд харагдаж байна. Богд хааны баг хөсгийн аялал гэдэг зураг. 100 лангийн жорол ус бол Монгол ардын богино дууны төрөл зүйлд ордог ийм дуу. Мэдээж эрг бид нар чинь 70 жил юм хаалттай байсан шүү дээ. Богдыг бол мэдээж аль та муу талаас нь харуулдаг, кинодор үзүүлдэг ийм суртлах булга байсан тийм цаг үед байсан учраас энэ дуу 20-т байсан тодорхой шүү дээ. Тэ бол энэ дууны аялгауг боломжсон явсаар гад аваад үлдсэн л ийм л юм байна лээ. Тэгээ ерөнхийдөө бол хүчтэй тэргээд дуусна 90 оны энэ ардчилснаас уучлаас хойш одоо мэдээж хэрэг бид шашин номдоо чөлөөтэй хандах болж энэ утгаараа богд гэдэг 1911 оны үндэсний эрхчлөөг манлайлан удирдсан 8 дугаар богдын маань үйл хэрэгтэй зайлшгүй холбоотой учраас бид тэр үеийн богдуудаа эргэж дурсах, эргэж одоо богдуудынхаа сургаалыг харах энэ өнцгөөсөө бол дуу маань мөн адил энэ цаг үеэс нэлийн хүчтэй дуулагдаж ирж уран бүтээлчд, дуучдын, хөгжимчдийн урын санд мэдээж орж ирсэн юм юм. Олноо өргөгдсөн Монгол улсын сүлд дууны аяыг Маринскийн театрын тэргүүн зэргийн хэлж Ондр Ж. Карл Кадлицких Чехэн зохиож байжээ. Түүнд төрийн дуулыг зохиосныхын төлөө Богд хаант Монгол улсын засгийн газраас 2 дугаар зэргийн Эрдэнэ очир одон 4 дугаар зэргийн түшинлийн хэрхэн хүртээсэн түүхтэй ажээ. Харин дууны үгийг зохиогчийн талаар тодорхой тогтсон мэдээлэл байхгүй ч Жавзан дам будагтаас өмнөх Богд нарыг залж байх үед зохиогдсон дууны үгнээс авсан байж болзошгүйг Шинжлэх ухааны академийн хэл соёлын хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор Альмаа онцолж байсан юм а. 100 лангийн жорол ус дууг нэр дуучин Дорж давг анх дуулсан гэж тэмдэглэгдэн үлджээ. Өдгөөний дууг олон дуучид сэргэн дуулаад байна. Үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан энэ өдрөөр үндэсний бахархал болсон эрхмүүдэд төрийн шагнал хүртээлээ. Тэр дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа спорт урлагийн авиаснуудаас эхлээд амьдралынхаа ихэнх он жилүүдийг улс орныхоо хөгжилд зарцуулсан эрхмүүд энэ өдөр ингэрээ цуглаа. Physical Asia-гаар дамжуулан Монголыг дэлхийд сурталчилж, холимогдлооны тэмцээнд ялалт байгуулан аваргын бүсийг эх орондоо авчирсан энэ хөргөл өнөөдөр Монгол улсын говь тамирчин боллоо. За ингэснээр тэрээр холимогдлооны спортын төрлөөс түрэн гарч буй 2 дахь говь тамирчин болж байна. Мөн Silkway Star Азийн олон улсын тэмцээний ялагч дуучин Мишель Алтан гадаас одонгоор шагналлаа. Монгол хүний хүч чадал тэсвэр хатуужлыг энэ цагт олон улсад сурталчлахад энэ хоёр эрхмийг оруулсан хувь нэмэр их гэдгийг төрийн тэргүүн шагнал гартуулах үеэрээ онцолж байлаа. Говь шагнал авсан одоо энийгээ баттгаж цаашаа явах хэрэгтэй тийм. Тэгэхээр дэлхийд улам шармааж одоо сайжруулна. За 2026 онд ямар ч нэг 2 тулаан одоо хийх зорилт тавьсан байгаа. За тэгээд тэр манаас бүсээ хамгаалах хэрэгтэй тийм. Тэгэхээр энийг хамгаалахын тулд бас их хүч хөвгөмөр гаргана. Тэгээд одоо хамгаалнаа л шийдэндээ. Silkway Star олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлж одоо Гран При шагнал хүртэж ирсэн. Тэгээд одоо энэ гайхалтай мөчийг маань одоо
шагнаж алтан гац одонгоор шагналаа. Тэгээд маш их баяртай байна. Энэ одоо шагнал бол надад үнэхээр юм хүндтэй одоо эрхэм санагдаж байна. Ерөнхийлөгч маань одоо шагналаа өгөхдөө алтан гац од шиг хэлж яваарай гэж сайхан ерөөжсөн. Тэгээд үнэхээр баярлаа. Маш их уран зориг авлаа. За мөн өнөөдрийн Монголыг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулж салбартаа олон жил тууштайгаар ажилласан эрхмүүд энэ өдөр шагнагдлаа. Тухайлбал Монголын хил хамгаалах албаны суурийг тавилцаж салбартаа 20 гаруй жил ажилласан Гааж Увгай цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнууллаа. Тэрээр Югослав улсад төгссөн анхны монгол инженерүүдийн нэг юм. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан энэ өдөр түүний гэргийн Мегмар Гуайч мөн Ингрэ Милаж алтан гадаас одонгоор шагнууллаа. Мегмар Гуай 1970-аад оноос хойш эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан байна. Тэрээр менингококк халуурын эсрэг вакциныг монгол хүмүүст анхлан хийх үед бригадийнхантайгаа ажиллаж байжээ. Агаарын зураг, ГДЗ-ийн зураг гэдэг хоёр юмыг хослсон мэрэгчлэн болсон учраас тэгээд намайг килийн зэрэгт урьж ажиллуулсан. Тэр үед өмнөд килийн чиглэлээр голдуу килийн зөрчил их гардаг байсан. Тэр болгоныг газар дээр нь хэмжилт хийж ГДЗ аргаар хэмжилт хийж тэгээд баримтаар нотлогоотой манай хэдийн төлөөлөгчдийн уулзалтаар ингэж оруулж асуудлыг шийддэг байсан. Нэлээ хүндхэн ийм үед ажиллаж байсан. Менингококк халдвараас сэргийлэх вакциныг анх удаа дэлхийн эрүүл хамгаалах байгууллагаас захиалан авч бага насны өвчлөмтгий насны бага насны хүүхдүүдэд тарих ажлыг тасаг хамт олонныхаа эмч надтай хамтран зохион байгуулж энэний үндсэнд менингококк талдварын өвчил бол олон дахин боодсон. Нам засагтаа хамт ажиллаж байсан эмч надтай бүх хүмүүстээ баярлалаа. Ер нь 2008 оны Бээжингийн Олимпиас хойш Монголын тамирчдын Олимп дэлхийн аваргын медаль авсан бүх тайлбарууд ер нь миний тайлбартай л телевизийн алтан фонд одоо мөнхөрж үлдлээ. Олимп болгоно дэлхийн аварга тэмцээн болгон сэтгэл зүрхэнд маш тоо байдаг. Тусгаар тогтнолын үн цэнийг санаж сэрж мартах учиргүй энэ өдөр төрийн дэд шагнал хүртсэн нь бэлгшээлтэй байгааг өнөөдөр Ингрээ цалсан эрхмүүд онцолж ирсэн юм а. Жил бүрийн энэ өдөр Богдхааны ордон музейгээс үзэсгэлэн дэлгэгдэгч энэ удаагийнх өмнө огт дэлгэгдэж байгаагүй Богдхааны ордон музейн сан хөмргөөс олноо өргөгдсөн нь үзэсгэлэнг нээжээ. Богдхааны ордон музейн сан хөмрөгт нийт 8000 гаруй үзмөр байдгаас 1100 гаруй нь олон нийтэд нээлттэй музейн үзмийн танхимуудад байршиж байдаг байна. Харин өнөөдрийн дэлгэгдсэн олноо өргөгдсөн үзэсгэлэнд 40 гаруй үзмөр шинээр байршижээ. За энэ үзмрүүд донд Богдхааны эдэлж хэрэглэж байсан эд хэрэгсэл дээл хувцас байхаас гадна түүнийг шашны тэргүүнээс төрийн хаан босныг гэрчлэх шадар 7 эрднийг онцлон үзүүлжээ. Богдхааны ийлд, арьс, орд, харш, дээл, гутал, суудал, цэцэрлэг зэргийг 7 эрдэнэ хэмээн нэрлэдэг байна. Ер нь бол шашны хаан байгаад төрийн хаан болсон хүн. Төрийн хаан болохдоо олон түмэн энийг одоо ганцхан амьд бурхан гэдгээс гадна Монгол төрийг одоо өдөрдөн жил одох мандайлах юм ур чадвартай гэдэг үгнээс Монголын олон ноёдууд вангун жүнгүүд дээрэн сонгож энэ хааныг би одоо хаан ширээн залсийма гэдгийг илэрхийлсэн нэрээ энэхүү удаагийн үзэсгэлэнгийн онцлог байна гэж харж байна. Богдын музейд бол үзмэр нэг 8000 гаруй байдаг. За тэгээд ил үзмэр төлөхт бол 1100 орчим байдаг. Ингээд хөмрөгт бол бас дийлэнх Богдын нандин зүйлс салгуулж байдаг юм аа. Эндээс бид нар бол энэ удаа тусгаар тогтнолын 114 жилийн ойр зориулж 40 гаруй үзмрийг яг ориг гэхээр нь ямар ч копи биш тийм ээ. Яг ориг гэхээр нь олон нийтэд одоо үзэсгэлэн болгож ингэж дийлж байна. Монгол улс бол хаантай бол хаантай, хатантай бол хатантай их түүхтэй улс байсан гэдгийг гэрчлэх Богдхааны музей жил бүрийн энэ өдөр хөдөлгөөн тасардаггүй. За хуур үзмрээс гадна сүүлчийн хаандаа хүндэтгэл үзүүлэхээр уламжлал тогтоон ил өдөр ордон музейг зоригсод олон байдаг. Үзүүлсэн бас сайхан дундаг тулам хатны л одоо өнөөдөр бол дандаа төрийн 7 эрдэнэ дундаг тулам хатны төрийн 7 эрдэнэ нэг шүү дээ. Тэгээд энэ сайхан бурхан тахил эднэрийг ингээ харах дээр сайхан инүүндээ мөргөөд нэг нэрийг аваад эрэхтэл энэ жилийн одоо дараа эрх жилдээ одоо бүх юмэр сэргээд хизээ хойтон ч гэсэн эдээдээ 90 төргөн болоосоо гэсэн юм л бодогдчих. Ахт
эхлэнд бол ер нь Богд хаан улсын их тагын Дондогд улам хатны хувцас сэргэллүүдийг бас өргөн дэлгэр тавьж үзүүлсэн байна. Мөн энэ уртлын өвлийн ордонд бол музейг иргэдэд үн төлбөргүй үзүүлж байгаа юм байна. Тэгээд музейг үзэхэд бол маш их зүйлийг ойлгож бас бахархах тийм сайхан сэтгэл төрдөг юм аа. Тэгээд нэг үзсэн ч гэсэн дахин үздэг шүү. Музейгээ ирж үзээрэй. 17 цаг хүртэл үзүүлж байгаа юм байна. Тийм. Үндэсний эрхчлөө гэдэг хүн болгонд байх хэрэгтэй. Түүхээ мэдчих хэрэгтэй хүн. Энэ ядуу бүрээ орон манжийн дарлаач хэлэлж тусгаар тогтсон Монгол улс болж байгаа баярын үед. Тэр баярын өдөрт маань Богд хаан тэргүүтээ үндэсний зэхээт эх орноо ямагч бодж явж исэн. Тэр боломж нь өнөөдөр гарсан өдөр байхгүй 112 жилийн өмнө. Олон өргөгдсөн үзэсгэлэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал Монгол төр тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн үйл явдлыг бодит үзмрээр дамжуулан өгүүлж байгаагаараа онцлог юм. Богд хаан шашин төрийг хослон барьсан Монголын сүүлчийн хаан байсныг илтгэх идэвхтэй зүйлс нь тухайн үеийн төрийн ёс жаяг, соёл, төрийн бэлэгдлийг өнөө цагийн үзэгчдэд тодорхой харуулж байна. Уг үзэсгэлэн зөвхөн музей үзмэр төдийгүй Монголын тусгаар тогтнолын түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид болон үзэгчид онцолж байна. Тэнгэр телевизтэй хамтагаад баярлалаа үзэгчдээ 7:10 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Шинэ он гарахад 2 хоног үлдлээ. 2026 оны босгон дээр эдийн засаг, нийгмийн хамгаалалт гээд хэд хэдэн салбарт хамаарах хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ оны ажлын эхний өдрөөс эхлэн тэтгэвэр 80 мянгаар, багш эмч нарын цалин 30-аас 50% нэмэгдэхээр болж байна. Харин нийтийг хамарсан үндэсний баялагын сангийн төсвийн тухай хууль хэрэгжихтэй зэрэгцэн хотын замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар торгох зохицуулалт шинээр нэвтэрч байна. Эх оны 1-р сараас багш эмч нарын цалин 30-аас 50% нэмэгдэнэ. Багш нарын хувьд үндсэн цалин 50% нэмэгдэж 11 сараас дахин 26% нэмэгдэх юм а. Ингэснээр эх онд багтаан багш нарын цалин 2.8 саяд хүрэхээр болж өсөвт их усүрийг нь суулгасан. Гэхдээ багшаас бусад боловсролын салбарт ажилладаг үйлчлэгч, тогооч, жижүүрийн цалин огт нэмэгдэхгүй юм а. Зарим эмч ажигчны цалин 1-р сарын 1-ээс 30%, 8-р сараас хойш 9% нэмэгдэх шийдвэр гарсан. Эх оны 1-р сараас ахмадуудын тэтгэвэр дунджаар 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Нийт 474.7 тэрбум төгрөгийг ахмадуудтай хуваахаар тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх хувилбарыг сонгосон талаар гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл нийт 547 мянган ахмад тус бүрдээ эрхжил 80 мянган төгрөгийн нэмэгдэл тэтгэврийг авахар болж байна. Харин онцгой байдлын албан хаагчдын нэмэгдэл 30%-аас 40% болжээ. Өөрөөр хэлэх юм бол онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг одоо байгаа хэмжээнээс 10% нэмэгдүүлэхээр болсон байна. Зарим энэ өөрчлөлт эх оны 1-р сараас эхлэн хэрэгжиж эхлэхээр байна. Мөн төрийн албан хаагчдад олгодог 1 удаагийн буюу 36 сарын тэтгэмжийг олгох шинэ зохицуулалт эх оноос хэрэгжинэ. Тодорхойлбол төрд насаараа зүтгэсэн иргэд 36 сарынхаа тэтгэмжийг авч чадалгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн үр хүүхэд хань нэгжилд нөвлүүлдэг байх зохицуулалт албачих юм а. Өөрөөр хэлбэл албан хаагч нас барвал 36 сарын тэтгэмжийг нас барсан ч ар гэрт нь нөхөн олохоор болж байна. Үүнээс гадна олон нийтэд хамааралтай ялангуяа Улаанбаатар хотод амьдардаг иргэдэд үйлчилж эхлэх хиймэл оюун ухаан торгуулийн систем 2 оны дараагаас ажиллаж эхэлнэ. Замын уулзвар гэрлэн тохион дээр суйрлуулсан хиймэл оюун ухаанд суйрлсан энэхүү автомат хяналтын системийн тусламжтайгаар дараах 10 зөрчлийг илрүүлнэ. Хэрвээ жолооч хурд хэтрүүлж гэрлэн тохиол зөрчсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээг авна. Игнэ бариа буруу идэлэх буюу 2 дугаар игнээс шууд эргэх, цагаан зураас давж
авч эргэсэн за түр хориотой газар машина байрлуулсан зэрэгт зөвчлийн хуулиар торгуул ногдуулна. За ингэхдээ хувийн 20,000 хуулийн эд гэдэг 200,000 төгрөгөөр торгох юм байна. За харин нийтэд хамааралтай Тата мэдээнд гэвэл за иргэд хувимтлын сангаас ашиг хүртэхээр болж байна. За учир нь үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай хууль эх оны 1-р сараас эхлэн хэрэгжинэ. За ингэсээр байгалийн баялагаас олж байгаа орлогыг хуримлуулж хуваарлах зорилт ажил хэрэг болж байна. За үндэсний баялагын сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хоримтлын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч Монгол улсын иргэн бүрд хуваарлж нэг иргэнд 138,000 төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн байгаа юм а. За харин 2025 оны хагас жилд энэ санд нэмж 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүүгийн орлого төвлөрсөн байна. За ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж нэг иргэнд 175,000 төгрөгийн хуримтлал үүссэн байна. Улс орны эдийн засгийн гол толгуур ачааг үүрч буй бизнесийнхэнд 2025 онд ямар сорилт тулгарав? Мөн бизнесийнхний дунд анхаарал татсан үйл явдлууд юу байв? Энэ асуултын хариултыг товчхон томиллоо. Бизнесийнхний хувьд 2025 он тийм ч таатай жил байсангүй. Тэдэнд дарамт болж байгаа хамгийн том асуудлыг татвар хэмээн тодорхойлж байна. За мөн дараагийн нэг асуудал бол хууль журам ойр орхон өөрчлөгдөх, гинтийн шийдвэр зэрэг нь урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлыг үүсгэж сөхрүүлэхэд хүргэж байна. Хөлөө олсон хэдэн аж ахуйн нэгжээ татвараар дарамтлж өдөрт өчнөө компани үйл ажиллагаагаа зогсоосоор бүртгэлтэй 281,000 аж ахуйн нэгжээс 118,000 орчим нь үйл ажиллагаа явуулж байна. За мөн сүүлийн үеийн байдлаар татварын өртөө 72,000 аж ахуйн нэгж байгаагаас 16,000 нь дансаа алгажээ. За гэсэн ч тэд 2025 онд 15 их найд төгрөгийг татварт төвлөрүүлжээ. 5 бол бас нэлээд чанга хатуу байсан гэж хэлж болно. Учир нь бол одоо бид нэр гол хэмжээний бизнес бол мөнгөн дээр тогтцоо, мөнгөний эргэлт шүү дээ. Гэтэл бол Америкийн доллар гэдэг валют оны ихнээс хойш 15% унчаад байна. Дээр нь манай төгрөгийн 7-8% унтсан байгаа. Энэ хоёрын дундаас ихэд нэг 25-30% хоёр валютын уналт байгаа. Тийм учраас өнөөдөр оны эцэст компаниуд мөн тайлангаа гаргаад тэр валютыг шилжүүлэх юм бол нэмэгтэй компани зөвхөн байна л да. Нэгтгэн. Хоёр дахь нь бол энэ үйл явц бол зөвхөн энэ 25 онд гарсан биш. Ер нь сүүлийн 10 жил бол манай бизнесийнхэн ковидын 2 жил дайны байдал одоо сая Трампын нэг тарифын шок. Тэгээд энэ бүгдийг л дисэж ядж өнгөрөөж. Тэгээд ажил хөдөлмөрийн хамт олно бол ямар ч үсэн цалингийн сантаар байлгахын тулд тэмцэл явагдаж байна да. Чин өнгөрсөн жил бол татварын орлого бол 3 их найд байсан бол одоо 6.1 их найдын алдагдaltaй. Энэ юу хэлж байгааг бол аж ахуй нэгж татвараа өгч чадахгүй байна л гэсэн асуудал гарч иж байгаа. Тэр одоо энэ татварын хувьд нийгмийн даатгалын багцуудад оруулаад хавар. Дээр нь бол одоо энэ өмчүүд ялангуяа төрийн эзэмшиж байгаа өмчүүдөөс салъя гэж байгаа. Тэр бол ер нь бизнес дор энэ зөрөгтөр хэд хэдэн алхам одоо тунхаглачаад байна л да. Гэтэ одоо энийгээ үйлдэл болгох хэрэгтэй. Хэрвээ энэ үйлдэл болж чадах юм бол манай хувийн хвшил рүү ер нь бол зах зээл рүү орон зай гарч ирж байгаа. Өнөөдөр ихтэй манай ханалтын цэг үүснэ гэдэг шиг ер нь бол манай зах зээл 3 сая хүндээ байгаад хандсан байгаа. Бид нар дахиад том тоогоо хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ 5-аас 10,000 50,000 хүнтэй энэ том компаниуд шүү дээ. Манай 20 компани ба эднэрт бид нар том орон зай олж өгөх хэрэгтэй. Тэд нар тэр зоригтой хэлэг одоо тэр дулааны станц юм. Тэр нэмэлт станц аваарна. Тэр эрчим хүчний чиглэлийн асуудал зүгээр л энэ компаниудад зүгээр өгөөл засгийг нэг 5 жилийн баталгаа гаргаад тэгвэл одоо энэ бөөрөлжүүдийн станц чи хэд хэд станц гараад ирж шүү дээ. Дээр нь бол одоо үнэ нэгэнтээ чөлөөсөн зарим олыг бодитоор бол бас үнийн чөлөөлөх хэрэгтэй. Одоо өнөөдөр бензин гэж яг наринд бол үн чөлөөтэйсэн бол хүмүүс сонголтоо гэл авна шүү дээ. Одоо бүгдийг нь хуваарлаад бүгдийн төр хийх гэсэн юм орлого дандаа юм явцсан үед хүргэдэг. Тэгээ 26 онд бол дахиад манай баялаг бүтээчнэр ялангуяа энэ татвар төлөгчнөр бол мэдээж хичээдгээрээ хичээнэ. Төлдгөрөө төлн энэ жил бол 15 их найдын өгчнөр сайн байна гэж бодож байгаа. Ялангуяа юм хоёр валютын давхар зохилтонд орсон үед бол энэ дахиад татвараа төлөөд байна гэдэг бол бас гайхамшигтай нэг шинж шүү дээ.
За харин бизнесүүдийн нөхцөл байдал ийм байсан бол харин зарим анхаарал татсан мэдээллийг эргэн сануулъя. Хөрөнгөний биржид бүртгэлтэй томоохон компаниудын нэг 25,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй говь хувьцаат компани хэлбэрээ өөрчлөх хүсэл гаргасан. За гэсэн ч холбогдох албаныхан хяналт шалгалт явуулж энэ өсөлтийг дэмжээгүй. За харин Хаан банкны хувьд Лондонгийн хөрөнгөний биржийн FTSE Russell-ийн индекс багтсан Монголын анхны компани болсон. За FTSE Russell нь хөрөнгөний зах зээлийн индексийн тооцоо судалгааны чиглэл хамгийн нэр хүндтэй институцийн нэг. За тус байгууллагын индексийг дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангууд болон ETF буюу биржээр арилжаалагддаг сангууд хөрөнгө оруулалтын гол чиг баримжаа болгон ашигладаг. За тэгвэл 9-р сард тус компаниас зарласан хөгжиж буй зах зээл индекст Казахстан, Вьетнам, Пакистан зэрэг 30 улсын 373 компанид багтсны дунд Монгол улсаас анх удаа Хаан банк хувьцаат компани бичигдсэн юм а. За түүнчлэн Сэнли банк бус санхүүгийн байгууллага нь бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгөний зах зээлд 10 жилийн хугацаатай 2 тэрбум воны Ararank бондыг амжилттай гаргасан нь анхны Монгол компани болсон. Ararank бондыг амжилттай татан төвлөрүүлж хөрөнгө оруулалт хийсэн бүгд найрамдах Солонгос улсын Rhinos Asset Management компани Сэнли банк бус санхүүгийн байгууллагатай стратегийн түвшлийн гэрээ байгуулсан явдал юм а. Зарим Монголын хөрөнгөний биржийн топ 20 индекс сүүлийн сар гаруй хугацаанд Азийн хөрөнгөний зах зээлийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлж байна. За бизнес сектийн хувьд ийхүү сайн муугаар сав дүүрч 2025 оныг үтэж байна. Одоогоос яг 1 жилийн өмнө оюун эрдэнийн засгийн газар өөрсдийн дэвшүүлсэн эдийн засгийг тэлэх 14 мега төслийн 5-аас доошгүйг нь 2025 онд багтаан эхлүүлнэ гэдгээ зарлаж байсан. Харин энэ ажлыг оны төгсгөлд дүгнэхэд 6 нь хэрэгжээд эхэлсэн байна. Үүнд 20-оос 30 жил гатсан мухар төмөр зам, урааны төслийг хүчтөрөн хөдлөсөн, харин газрын тос ган боловсруулах үйлдвэрийг эрчимжүүлж Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын ажлын суурийг тавьжээ. Цаашид Зандар шатрын засгийн газрын бодлого энэ төслүүдийг мөрөөдлийн жагсаалт болох уу үгүй юу гэдгийг шийдэх юм а. Засгийн газраас эдийн засгийг тэлэх 14 мега төслийг эренбэлсэн. За ингээд хамгийн ихний галт тэргийг ч хөдлөсөн. За энэ бол 17 жил гатсан гашуун сухайд ганц мод хүртэлх хил холболтын төмөр зам. Хэдхэн километр дутуу үлдсэн мухар төмөр замыг гүйцээж нүүрс тээвэрлэх гэрээг 2025 оны 2 дугаар сард Монгол Хятад 2 улсын засгийн газар байгуулсан. За энэ шийдвэр 3 дугаар сарын 27-нд эцэслэгдэн батлагдаж энэ төмөр замаар нүүрс тээвэрлэх өдөр ойрцсон юм а. За үүний дараа 27 жилийн турш гатсан гэгддэг урааны төсөл гараанаас гарсан 2 дахь төслөөр эренблэгдэж байна. Франц улсын шүүт хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэ төслийн гэрээг энэ онд үзгэлсэн. За гараанаас гарсан төслийн 2 дугаарт эренблэгдэж байгаа юм а. За хэрэгжиж эхэлсэн дараагийн төсөл бол газрын тос боловсруулах үйлдвэр. Дотооддоо шатууны хэрэглээг 50-аас 60% хангах зорилготой энэ үйлдвэрийг бүгд найрамдах Энэтхэг улсын Эксим банкны санхүүжилтээр 8 жилийн өмнө буюу 2017 оноос хойш төслийг хэрэгжүүлсэн байдаг. За харин 14 мега төслийн нэг болсноор энэхүү ажил нь эрчимж эхэлсэн. За харин дөрөвдөх нь зис боловсруулах үйлдвэр хэрэгжиж эхэлсэн дараагийн төсөл нь нийт 2.7 гектар төгрөгийн өртөгтэй. За техник эдийн засгийн үндэслэл өнгөрсөн намар бэлэн болсон. За энэ тооцоололоор 2028 он гэхэд Эрдэнэтийн зисийн баяжмлыг бүрэн боловсруулж за жилдээ 120 мянган тонн цэвэр зис үйлдвэрлэж эхлэх юм а. За дараагийн төсөл бол гангийн цогцлбор. За бусад мега төслүүдийг хэрэгжүүлэхэд ган үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэгтэй учир ач холбогдлын хувьд өндөр. За одоогоор тэзүү байгаль орчны үнэлгээ зэрэг нь хийгдсэн төлөвлөсөн хугацаанд ажлыг хэрэгжүүлбэл 2028 оноос ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх юм а. За ингээд 6 цахилгаан эрчим хүчний төслүүдээс Эрдэнэ бүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцын ажил хэрэгжиж эхэлсэн юм а. За бүгд найрамдах Хятад ард улсын Эксим банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн энэ төслийн нийт өртгөн 1.1 их 80 төгрөг юм а. За ингээд эдийн засгийн хурцлага 14 мега төслийн 6 гараанаас гарч хэрэгжих шатанд явж байна. Зарим алт цэвэршүүлэх үйлдвэр тавналгаа болон эгийн голын усан цахилгаан станц хэрлэн тоонот орхон анги ус дамжуулах хоолой барих зэрэг 8 төслийн сураг бараа нь одоогоор алдарсан. За төлөвсөн ясаар бол энэ мега төслүүд ирэх 2 жилийн дараагаас буюу 2028 оноос эхлэн эхнээсээ ашиглалтанд орох учиртай. За гэхдээ цаасан дээрх мөрөөдлийг жагсаалт болгож үлдэх үү гэдгийг харах 2 жилийн хугацаа үлдээд байна.
Спорт сонирхогчдын хувьд ирж байгаа 2026 он өндөр амьсгаатай жил байх нь. Анх удаа 48 баг оролцоолох хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн хийгээд манай баг тамирчдын оролцох өвлийн олимп, Азийн наадам, залуучуудын зуны олимпийн наадам тэргүүтээ олон чухал тэмцээнийг үзэж түүхэн мөчүүдийг гэрчлэх онцгой цаг үетэй бид учран залгах гэж байна. Спорт сонирхогчдын хувьд 2026 он өвлийн олимпийн наадмаар эхэлнэ. 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдээр Итали улсад болох Милан Кординагийн өвлийн олимпиад манай улсын 3 тамирчин эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэгвэл 3 дугаар сарын 6-наас 15-ны өдрүүдээр залгаад явагдах өвлийн параолимпийн наадамд гүйлтийн цан болон суугаа цааны төрлөөр Монголын 3 тамирчин өрсөлдөх юм. Түүнчлэн Айчи Нагаягийн Азийн наадам 9 дугаар сарын 19-нээс 10 дугаар сарын 4-ний хооронд болно. Монголын баг тамирчид 12 удаа Азийн наадамд оролцохдоо 28 алт, 51 мөнгө, 104 хүрэл, нийтдээ 183 багц медалийг эх орондоо авчирээд байгаа юм а. Үүний сацуу Дакар 2026 залуучуудын зуны 4-р олимпийн наадам 10 дугаар сарын 31-ээс 11 дугаар сарын 13-ны өдрүүдээр Сенегал улсад явагдахаар товлогджээ. Энэ наадамд 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2700 тамирчин оролцох юм. Манай баг тамирчдын хувьд өмнөх 3 залуучуудын олимпиос 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл, нийтдээ 8 медаль гардаад байна. Харин манай улсын хувьд ирэх жил боксын Аз тивийн авраг шалгаруулах тэмцээнийг 3 дугаар сарын 28-наас 4 дугаар сарын 11-ний өдрүүдээр Чөлөөт олон сонгомол өхийн дэлхийн чансааны оноо олгох Улаанбаатар Open тэмцээнийг 6 дугаар сарын 4-өөс 7-ны хооронд, харин жудо бүхийн Улаанбаатар их дуулаг тэмцээнийг 6 дугаар сарын 19-нээс 21-ний өдрүүдээр зохион байгуулах юм. Мөн шатрын Аз тивийн авраг шалгаруулах тэмцээнийг түүхэндээ анх удаа хүлээн авахар бэлтгэж байна. Чөлөөт бүхийн Азийн авраг шалгаруулах тэмцээн 4 дугаар сард Кыргызстан улсад явагдах бол харин дэлхийн авраг шалгаруулах тэмцээн 9 дугаар сарын сүүлчээр Бахрейнд болох хуваарьтай байна. Тэгвэл жудогийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг 10 дугаар сард Азербайджааны Баку хот хүлээн авна. Олимпийн наадам, залуучуудын олимпиад танхимын наадам, эсний наадам одоо 5 том тэмцээн бололтой хүлээж байна. Эх жил одоо мөн одоо Монголын үндэсний олимпийн орооны түүхэн 70 жилийн тохиож байна. Тэгээ эх жил бол одоо маш их ажлууд одоо олимпийн их гэрүүлийн шүүдийг хүлээж байна да. Ирэх жилийн бас нэгэн чухал арга хэмжээ бол 4 дугаар сарын 22-наас 30-ны өдрүүдээр Хятадын Сааны хотноо олох Азийн эсний 6 дугаар наадам юм а. 2 жил тутам явагддагч цар тахлын нөхцлөөс болж 10 жил завсардсан энэ наадамд спортын 14 төрлөөр баг тамирчид өрсөлдөнө. Харин 2026 оны төгсгөлд Азийн танхимын болон тулааны спортын наадам болохоор зарлагдаад байна. 12 дугаар сарын 13-наас 21-ний өдрүүдэд Саудын Аравт явагдах энэ наадмын үеэр баг тамирчид спортын 15 төрлөөр өрсөлдөх юм. Азийн танхимын наадам 2017 оноос хойш завсардаад байсныг ирэх жил үргэлжлүүлж байгаагаараа онцлогтой. Сонирхуулахад үндэсний шигшээгийн бүрэлдэхүүнд 27 спортын 250 тамирчин бэлтгэл сургуультаа базааж байна. Тэд 2025 онд олон улсын 91 тэмцээнээс 149 медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл ирэх 2026 онд энэ амжилтаа даруй ахиулах болов гэсэн хүлээлт өндөр байгаа юм. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Анхаарлаа хандуулна. Тээврийн хэрэгслийн татвар, нийслэлийн болон орон нутгийн зам ашигласны төлбөр гэх мэтээр нэг жолооч жилд дунджаар хамгийн багадаа 400 мянган төгрөгийг улсад төлж байна. Татвар хураамжийн хувь нэмэгдсэн ч замын засвар шинжилэлт хангалтгүй. Энэ нь зам тээврийн ослын нэг шалтгаан болж байгааг жолооч нар хэллээ. Орон нутгийн замын эвдрэл тэмдэглэгээ гэрэл болон ардчилгаа хангалтгүйгээс осол гарах эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 10,000 бүртгэгджээ. Тэр дундаа зам тээврийн осол гэмтлийн улмаас 562 иргэн амьнасаа алдаж 2990 хүн гэмтэл бэртэл авч хөдөлмөрийн чадвараа төр болон бүрэн алджээ. Зам тээврийн ослын 70 гаруй хувь нь орон нутгийн замд гардаг. Нэг талдаа энэ нь жолоочийн замын хөдөлгөөний дүрмээ
нэмээ баримтлагатай холбоотой ч гэлээ нөгөө талдаа орон нутгийн замын засвар шинжилэлт хангалтгүй төвшөнд байгаа гэлтгсээр байна. Амар эрсдэлтэй байдаг шүү дээ. Тийм аян тэндээс нөх гарч ирэл. Төв зам юугаар засаж байгаа болохос бусад ер нь зах тал руу хотынхаа зах годомж талбай доторх замаа бол ерөөс засахгүй батах шүү дээ. Эрдэнэ тархнаас цаашаа бол тэгээд ер нь найдваргүй шүү дээ. Ер нь зам бол аягүй муу. Сая сүүл зассан эрдэнэ тархан л байгаа болохос бусад нь бол ер нь ахын байхгүй дүү баг. Орон нутгийн зам харьцангуй тэмдэглэлийн бага шүү дээ ер нь. За тэгээд хагархай чихлэмлийн байгаа орон нутгийн замд бол татвар бол ерөнхийдөө харьцангуй нэмэгдсэн өндөр байгаа л гэж бодож байна. Тэгээд нэг нөхсөвний асуудал ихэд нөгөө нөхөөснүүд нь их хэцүү байдаг. Ашиглаж байгаа мөнгө нь гол нь юунда зөв зарцуулагдаад яг замдаа зарцуулагдаад ингээд яваад бол нэг асуудалгүй юм байна л да. Баруун руу бол гайгүй, зүүн руу явахт л жоохон замууд нь жоохон тийм. Одоо тэгээд явж явах нөгөө нэг аван тавантай тэгээд юу тийм гигмэд нүх гараад ирдэг юм уу. Тиймэрхүү л эрсдэлтэй. Шинжил цагаан сар гээд өвлийн улирлын баярууд ойртож, орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэмэгдэж, осол гарах нэмэгддэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдал бол зөвхөн жолоочийн ухамсар бус татвараар санхүүждэг төрийн үйлчилгээний чанарын шалгуур юм а. Гэтэл орон нутгийн зам жил бүр цасандаа дарагдаж мөсөндөө хучигдсан байдлан хിവэрэ байна гэлээ. Тиймээс баяр амралтын өдрүүд ойрцсон энэ цаг үед иргэдийн аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж жолоочд хэллээ. Дашрамд дурдахад автозам ашигласны төлбөрөө онд гарахаас өмнө төлөөгүй иргэдэд хоног тутамд 0.5% алтан тооцоогоор олжээ. Иргэдээс ийхүү татвараа болон төлбөрөө хариуцлагатайгаар авдаг шигэ хариуцлагатай замаа янзлах хэрэгтэйг жолооч нар илэрхийлсэн юм а. Шинэ он гарахтаа зэрэгцэн хүн бүр энэ оныхаа амжилт бүтээлээд өгнөж эх оныхоо зорилго мөрөөдлөө төлөөлдөг. Хөтөлбөрийн хэсэгт бид 2025 онд зорилгоо биелүүлж амжилттай ажилласан эрхмийг онцлоо. Зис Эрдэнэ 70% хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа мандуулж яваа үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэгэ. Тэрээр олон улсын 6 дугаар зэрэглэлийн оюуны дасгалжуулагч юм. Энэ онд 12 удаа олон улсын тайзнаа илтгэл тавьжээ. Түүгээрч зогсохгүй өөрийн амьдралын бодит түүхээрээ миний үзэсгэлэнтэй амьдрал хэмээх номоо энэ онд гаргажээ. Түүнчлэн дэлхийн 100 гаруй орны 1000 гаруй оюуны дасгалжуулагчдын дунд өөрийн сургалтаа амжилттай заасан байна. Түүний хувьд энэ онд ариун баялаг амжилт бүтээл дүүрэн жил өнгөрчээ. Мөрөөдөж байсан одоо нуурлангаа үлгэдэж авсан гих мэдчлэн одоо маш гоё том зорилгоодыг тавьсан. Тэгээд тэр зорилгууд маань бүгдээрээ биелсэн. Тэгээд 2025 онд бол өөрийгөө бүтээ, санхүүгөө бүтээ гэдэг сургалтаа бас үлгэдэж авсан. Одоо 9 удаагийн одоо сургалтаа маш том одоо цар хүрээндээс хийж одоо нөлөөлж нийгэмдээ одоо дух холоо болж оюуны болон одоо сэтгэлийн өглөгийг бусдад өгч одоо гайхамшиг бүтээж байна. Хөгжлийн бэрхшээл хүний оюун ухаанд байдаг учир ухамсартайгаар үлдэх хэрэгтэй гэж тэрээр үздэг байна. Хүн бүрт хөгжих, дэвших бүрэн боломж байгаа учраас үргэлж чадан гэдэг зарчмыг баримтлах нь чухал гэлээ. Хүн хүсвэл юугч бүтээх боломжтой гэж тэрээр үздэг байна. Түүнчлэн хүн мөнгөний төлөө бус өөрийнхөө амар амгалангийн төлөө амьдрах нь чухал гэдгийг тэрээр онцолж байлаа. Сэтгэлийн боловсралтай байж юуны төлөө амьдраад байгаагаа ойлгох нь чухал гэлээ. Үгээрээж бусдад үлгэрлэхийг эрхэмлдэг гэсэн юм а. Маш гоё одоо өөрийгөө дотоод зүрх сэтгэлтэй маш том нээлтийг хийсэн оюуныхаа зүрх сэтгэлээд өмнө нь болохоор би зөвхөн хөлмөрлөгөл өстэй мөнгө олох өстэй тэг мөнгөтэй л би яд чаргалтай амьдрна гэж боддог байсан боловч үгүй мэнэ хүн зүрх сэтгэлээрээ баян байж ад чаргалтай амьдрах юм байна гэдэг олж нээж илрүүлж ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлж байгаа. Тэгэхээр миний одоо амьдралдаа баримтлагдаг зүйл хэм бол зүрх сэтгэл оюун ухааны хүн гэгэрч чадах юм бол өөрийгөө олж шинээр өөрийгөө бүтээж чадах юм бол санхүү мөнгө нь өөрөө бүтдэг юм байна гэдгийг бол амьдралаа маш ихээр эрхэмлж байгаа. Түүний хувьд их сургуулаа төгссөнийхөө дараа хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар ажилд орж чадаагүй удаан хугацааг өнгөрөөсөн. Тэрээр Зисбрэндийг үүсгэн байгуулж амжилтаа эхлүүлж чамгүй их хугацааг өнгөрөөсөн. Ирэх онд Зисбрэндээ өргөжүүлэхээс гадна бусад салбарт амжилтаа эхүүлж хөтөж дэвтэр гаргахыг зорж байгаа гэлээ. Түүнчлэн фитнесийн тамирчин болохыг ч мөн зоржээ. Зис Эрдэнэ шиг өмнөө тавьсан зорилгоо дүгнэж ирэх оныхоо зорилгыг тодорхойлох нь хувь хүний хөгжөөлд асар нөлөөтэй болохыг сэтгэл судлаачид зөвлөдөг юм а.
Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Үргэлжлүүлэн та бүхэн гадаад мэдээгээ хүлээн авч үзээрэй.